хоёрын Нью-Йоркийн аяллаа эхний өдөртөө давтаа морил 9 цагийн нислэг дельтагаар захиалсан. Тэгээд нислэгийнхаа донд юу эсийг хийхтэй гээд гэртээ ганцаараа үзсэн. Мэдээж Хавайн дээгүүр нисгээр маш үзэсгэлэнтэй харагдчихсэн. Харалтаа маш үзэсгэлэнтэй. Тэгээд дельтагаар нисэх юм бол хоол нь маш гоё халуунаараа ирдэг. Үнэхээр таалагдсан шүү. Өглөө 8 цагт Нью-Йоркод газардчаад Манхэттен явах метроны буудлын руу явж гин. Тэгээд бас Uber шатлаар явж болдго юм лээ. Нэг хүний $20 болж байсан. Гэхдээ бид хоёр метрогоор явахыг шийдсэн. Бид хоёр яг өндөө Нью-Йоркийн метрогоор явахаас үнэхээр их айжсэн. Гэхдээ аялын туршид ямар ч тийм айдтай зүйл болоогүй. Азаа юм уу ярьдаг мэн. Яптай сая боцта. Чаавчид одоо. Эхнийхээ газар явах чинь тэгээ эхний газар ямар газар байх вэ? Харцгаа идэв. Таарчин уу? Нарах мархаа бэл явж байгаа. За тийм. Цараа. За Америкийн нүүрсээр болсон Statue of Liberty дээр бид хоёр хамгийн ихний зогсоолоо эхлүүллээ. Цаашаа маш олон зав явд юм бэлээ. Тэгээ хаанаас үн төлбөргүй явах вэ гэхээр штэ Whitehall терминал дээрээс ирж очихын үн төлбөргүй. Тэгээд бараг нэг цагийн аялал байсан. Харин завн дээр суухдаа баруун талд нь суух юм бол Statue of Liberty-гээ хараад зураг авах боломжтой байдаг юм билээ. Бид одоо Statue of Liberty-ийг онгоцон суусан байна. Зураг авах юм байна ерөөсөө. Ингээ сайхан нэг ингэсэн зураг. Шин дээр ирсэн чинь амар гоочтой нөө. Тэгээд хүлээж чахаар ингээд дараа чаачи битгээр ярьсалчтэй. Энэ бухын төмсгнөөс илэх юм бол сангуугийн эрхчлэн төрдөг гэсэн үнэн үү? Өнөөдөр их нартай гоё өдөр байсан. Замдаа явж байгаад Нью-Йорк Stock Exchange-ийн газар хурж ирээд гадаа нь маш гоё үзэсгэлэнтэй гацуур тассан байсан. Тэгээ яаж зүгээр авах зураг хөргө авахлаад амцөө. Думбаа ч юм уу сайн мэдэхгүй. Ягаад энэ газар одоос нэг ч мэдэхгүй. Ямартай ч амар iconic газар. Тэгээд очсон чинь маш олон хүмүүс зураг авах гал ингээл очрлоо. Зогсоод исэн бүр зам дээр гараад зураг авахлцоо. Тэг яаж зүгээр авах гэж одоо дэлгүүр мэлгүүр ороод юм хүмүүс сонирхоод бас дулаацж байгаа шүү дээ.
Ваюгийн кампус дээр ирлээ. Ердөө Вашингтон Скверийн хажууд байх юм байна. Дараа нь тэгээд сайхнаа соохоо л гэдсэн. Би тэрийг соохоо тавилгын хөтөлбөрлийн баг гэж бодоод байсан чинь. Соохоо гэдэг залуучуудын хороолол юм уу? Тэ? Тийм. Сайн Ваюгийн кампусээс бараг гарчлаа гэж бодсон чи дахиад энд явж ин зөө соохороо явах гээд алгаал хийжсэн чинь. Арай шөнөөр гисэд явах уу гэж бодоод гэрлүүгээ буудлын руугаа төгчээсэн чинь Times Square зам дэвж. Тэгэхээр яаж зүгээр авах зураг авахыг гээл үлдлээ. Хэдэн зураг авахлаа хардаа амар хөөрхөн байгаа зүтэй. Вау. Яасан гоё хөөрхөн хүмүүс вэ? Яасан гоё гэрлүүд вэ? Тэмээ. Тэгээ алхаа явж исэн чинь хүмүүс дэмсийн гадаа амар очрлоод ахаар гайхаад юу болж байгааг нь ерөөсөө мэдэхгүй байсан чинь personalized M&M's гардаг юм байл да энэ дотор. Тэгээ тэрийг хүмүүс үзгээд очрлоод исэн мөлий. Тэгээд орсон чинь бас нилээ очиртэй бараг тэр чинь 3-4 давхар газар байлээ шүү дээ. Тэгээ амар хүүхэн санагдаад орж үзсэн. Тэгээ буцаад буудлын руугаа явж байна. Буудлаа та нарт танилцуулах уу? Times Square-тэй нэлээд ойрхон байсан. Буудлаа Airbnb-гээр захиалсан. Тэгээд Манхэттны ерөн төвд нь Midtown хэсэгт авсан. Яагаад гэвэл аюулгүй байдлаа бодоод цахаар бол ер нь айгүй хямдхан байрны зөндөө байсан ч гэсэн аюултай байх гэж бодсон. За одоо бүгдээрээ өрөөлөгөө орж ирцгээе гоё өрөөсэй. Yeah. What? It's a very small dream, so. Okay. Гэм жижиг өрөө байсан. Тэгээ 0-ийн өрөө бол аюултай хүйтэн байсан. Гэхдээ дотроо халаагууртай тэрийг өөртөө тохируулаад ажиллуулчихна. Тэгээ манай буудлын өглөөний цайтай гэж Airbnb-гээс захиалсан чинь яг буудлын дээр ирсэн чинь өглөөний цай үнэнд нь багтааг байсан. Тэгээд хэрүүл хийсээр байгаад хэрүүлж явах уу. Ингээд Airbnb-дээ чатлаа тоостой ингээд чатласаар байгаа $100 купон авсан. Хоёрын өнөөдрийн влог үгээр дуусаж байна. Тэгээ удахгүй дараагийн 2 өдрийн влог маргааш нэг өдрөөс орох болно. Баяртай. Баяртай. Is this the place we used to love?